Сайн байцгаана уу? За Америкт аялал албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр бид нэр Америкийн Чикагогийн даунтаун руу явах гэж байна. За өчигдөр хичээндээ хонсон бол өнөөдөр хүүгиндээ зочлно. Тэгээд аялгау бол ах эгч хоёртойгоо хамт Америкт байх хугацаанд бол хамт амьдрна. За бид хоёр бол өөрсдөө хотелд байрлахаар байгаа. За ингээд бид нэр албан ёсоор Америкийн метронд сууж мэдээж үзэх ёстой. Тийм болохоор метрондоо суугаад аяллаа эхлүүлсэн. Ямар ч байсан даунтаунд эренгүүтээ шууд ачаага бодолдоо оруулж тавьчаад тэгээ шууд хөтөлбөртөө гараа явж гин. За Чикагод байх хугацаанд бол мэдээж энд чинь нөгөө бидний хамаатан садангууд маань амьдарч байгаа учраас юм үзэж харахад бол ерөөсөө санаа зовхон байхгүй. Энд юм байгаа, тийм юм байгаа, иш явъя, тийш явъя. Энэ хоол нь гоё гих мэтчлэн яг л хөтчтэй юм шиг явж байлаа. Тэгээд ямар ч байсан аялал маань өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Манайгаа урд явж байна. Бид хоёр ингээд явж байна. Before you go in. Яста гоё энэ да. Өстөртэй дандаа ийм бизи байдаг хэвд. Дандаа ийм хүүхтэй аль ч өдөр байсан. Шаш би англиар. Би шаш юм байна. Амар алдартай газар. Ихтэй уус амар алдартай тий. Цахаа тийш нэг ойлгож байгаа. Шийдэ. За бид өнөөдөр Америкт өчтөр ирээд өнөөдөр 2 өдрөө өнөөдөр бол анхны хотын аяллаа эхэлж байна. Тэгээд шош зэр ирсэн байна. За Чикагод аялж байгаа аялагчдын хувьд бол заавал очиж үзэх ёстой газрын нэг бол яах аргагүй шош байгаа. Тэгээд бид бас яг энэ шош дээр очиж зураг авахулаа. Тэгээд ойр хавтайгаа танилцаад явсан байгаа. Тэгээд шоштой ууг нь хүн багтаа үе зураг авахулвал ойгоод айгүй гоё гарахаар юм гэлээ. Даанч боломжгүй энд бол бүр жуулчдын хөдөлгөөн бол хизээж тасардгүй үргэлж юм бизи завгүй байдаг юм газар юм бэлээ. Тэгээд ямар ч байсан өнөөдөр бол Чикагогийн яг даунтаун гэж яг юуг нь хэлээд байгаа, юу үзэх ёстой юм гэдэгтээ танилцаад байна. Бид ирж байгаа энэхүү газар бол Чикаго хотын Millennium Park-д байрладаг Crown Fountain гэдэг усан оргилуур дээр бид ирж байна. Тэгээ энэ газар бол Чикагогийн бас хамгийн алдартай газар нь байгаа. Одоо тэр дээрээс нэг усан гэж ориулж гараад ингээд зүүн болохоор тэг ингээд нүгээр ингээд нүүл босоолаа. Тэг хүүхдүүд ингээд хөл бицгийн дээр ингээд бүлж тоглодог. За Чикаго хотын Millennium Park дотор байрладаг энэхүү алдартай газар нь бол 2004 онд бол Испаний уран бүтээлч Jaume Pons гэдэг хүн бол анх бүтээсэн байна. Тэгээ энэ газар бол зуны халуунд бол хүмүүс дунд нь алхаж, усанд тоглож болдог хотын бол хамгийн алдартай хэсэг юм байна. Өнөөдрийн аялал бол бидэд Millennium Park дотор өнгөрөөсөн байгаа. Чикагогийн даунтаунтаа бид гурав нэг ийхүү танилцлаа. Ямар ч байсан хамгийн эхний өдрөө хамгийн чухал очиж үзхийг хүсэжсэн ч юм уу, очиж үзмээр санагдчихсан газруудаараа бол орж үзлээ. Тэгээд ер нь бол маш их таалагдлаа. Хөөх юм би.
Янз. За ингээд хүн маань Америкт очиод 1 жил болж байгаа. Би тэд яг араас нь жилийн дараа бол Америкт ирж байгаа. Тэгээд гэр нь бол үнэхээр хөөрхөн бас маш хөөрхөн тогтцолцсон. Би тэдийг ирнэгээд ийм гоё Christmas баяр зориулаад ийм чимэглэл хүртэл хийсэн. Үнэхээр хайр хүргэн ийм халуун дулаан хүртэж авсанд баярлалаа. Америк пицца. Нас нь албатай биз. Албатай пицца гэнэ. Оо! Ямар цоцоо юм бэ? Нас нь албатай биз. Нэг албатай юу? За суу хараа бос. Энэ зочоо. Йоо. Янз. Манай улаан отрыг хийж гойны. Манай юус. Тийм байх. Юу гэж болох вэ? Машинтай холбогдолтой байж магадгүй машины дотор тавьдаг юм байж. Үнэлэх тоо. Эсвэл фото эквипмент нэг тийм туслах аксессуар маягийн юм шиг байж маа. Тийм юм хүсэж байна гэж. Одоо байг болсон. Энэ гоё явах гэж бэлдсэн гэж байна шүү дээ, тийм. Тэгэхээр тийм байж болох юм. Одоо зөндөө ухаж бодох зөндөө юм байна л да. Тэгэхээр тийм миний ажилтай холбоотой тийм аяллаа ч юм уу тийм холбоотой юм байж болох юм. За. Яасан гоё. За байна. Би болохоор пүүзэж магадгүй. Цаач баггүй. Тий. За юуны бүүз гэж бодож байна. Тасал масалын пүүзэж За. магадгүй. Бэрэн тамаг юу? За. За бүүз. За. Айлхоо. Би юу надад нэг стикер бас юм гол ба. Би бас тэгж бодож байна. За энэ түмэлх. За. Энэ улаан. Яа, оо энэ. Оо баярлалаа. За. Өөр бас энэ сэцтэй болсон даа баяртай. Яа. Масаачтай боллоо. За. Би тавьчих. За, раунд 2 нөө. Раунд 2 за. Хинээс эхлэв. За баярлалаа. За надаас чи. За. За. Майкл Корс. Майкл Корс мэддэг юм уу? Сайн үлдээч би. Тэд нэг хад тэр мэддэг. Юу ч юм уу? Ёо. юм даа гэж. Хач хач дээд. Оо энэ саксан биш үү? Намайг Ээ, ямар амар бэлгээ ихтэй. бид мат кош гэсэн. За. Ямар гоё юм бэ? Отын бяхтаа хамаа отын Андертэй гоо өгсөн шүү надад гоо. Би сая нөө Нарутогийн үсдэг юу гэж бодсон шүү. Яа, нааш. За. Яа, юу. Найс. Начигаа. Оо, янцтай. Аваад навраа. Ой, мөн. Эцтэй байлаа. За. Энэ миний бодон яасан. Инста тэлмэнлэстэй тань бодсон байна. Миний мэднэ. Таач мөр бараг мүзээ тавихаар юм шиг ингээд юм тарцдаг. Тэр инструкшн нэгсэн зүйл. Шайсе. Хачаар сэний юу гэдэг. Вау. Наач энэ
Чи юу? Зургчгүй нэг өөд шүү дээ ингэж байна. Юу ч дахин их нэг хальсны чинь нэг Наа чи нэлээ юу болоо чинь 80 жилийн өмнө тийм. Энийг тагаа уншаад яаж хэрэглэх юм уу? Одоо энэ чи би хальс аваад шууд цэглэж зураг авах. Яа, vintage камера. Vintage камер яа. Яа, ийм vintage nostalgic юм авлаа шүү дээ. Супер. Яа, за тэгвэл за nice ёо. Vintage авсан юм. За, баярлалаа. Ээж үйлээд энэ үгүй юу? Үйлээд өөрчлөлөөд шүү. За энэ Яг үү. За би бичээ. Энэгээр бичих үү? за чи юу гэж бодож байна? За үгүй. За энэ нэг За энэ араас. за нүдэн. За гараа. Дэшээ юу? За онгол. Онгойлох юм аа. Ой, би баярлалаа. Вау, эпод горос. Стop баярлалаа. Oh my god, барыг 2 жил барыг хүсэн мөрөдсөн ч гэж. За. Баярлалаа гэж. Оо тийш. Бас баярлалаа. Супер. За тэгээд unbox. Одоо би заа. Бэж чад. Өөрөө unboxing яа энэ юу вэ? За энэ бол нээр би нэг мэднэ. Энэ зураг нэ Токиод өнгөрсөн жил би яг үнэндээ Токиод өнгөрсөн жил явж байхдаа иймэрхүү камерын дэлгүүр ингээд зөндөө өсөх. Тэгээд хараад окей one day окей. За тэгж байгаа л. Яа энэ бол үнэхээр амар. За өндөрлөө маш их баярлалаа хүүхдүүдтэй. Тэгээ маш гоё. Нэр бүр ямар амар Стогой. юм бэлцсэн юм бэ? Ингэж бэлэг интернет авдаггүй болохоор ч зэрэг айгүй эвгүй байдаг юм байна эхлээд. Гимицэн юм шиг эсвэл ирүү шүүлтэнд авах гэж байгаа шүү дээ. Тэгээд тийм байт юм амар гоё. Тий, янзтай амар гоё дурсгалтай. Мартахаар гоё өдөр ба. Тэгээд амар пицца ус идлээ. Ямар ч цоцоо ийм цоцоо пицца. Амар пицца байлаа. Тэгээд одоо ингээд хүүхдүүд юм амьдрал ингээд хэлж байна. Одоо Америкийн цоцтой ажиллаад одоо бараг жил гарсан болж байна. За тэгээд цаашаа одоо Сайхан амьдрах юм байна. нэг жил болж байхад ингэж юм байгаа юм чинь цааш гараа сайн бол барай сайн гэж цаашаа нэгдэхгүй маш ингээд өргөлөөд зөндөө явах зам харагдчихэв. Уруудах зам ерөөсөө харагдахгүй. Тэгээд Америкч бай, Монголч бай тэгээд хүн боловсралтай, мэдлэгтэй, чадвартай бол тэгээд хаач сайхан амьдарч болно, сэтгэлтэй, биеиндээ хад. Тэгээд одоо өөр юу яах вэ? Тэгээд эрүүл энх бүгдийн сайн сайхан юм хүсье. Өөр юу ч яа. Окей. Өнөөдөр 2025 оны 12 сарын 26-ны өдөр байлаа. Тий. Баярлалаа. Америкийн цус Чикаго. Окей. Яп. Америкт ирээд бидний 2 дахь хоног буюу Чикагогийн төвд орж ирээд даунтаунта танилцсан эхний өдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд маш гайхамшигтай халуун дулаанаар хүлээж авч угтсан хайртай гэр бүлүүдтэй, хайртай эгчтэй, ахтай, хайртай хүүдээ, охиндоо бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд би үргэлжлүүлээ Чикаго хотын нэг цагаан мэдээллийг хүргэе гэж бодож байна. За Чикаго хот бол 1800 оноос өмнө бол
Америкийн уугуул индианчууд бол амьдарч байсан юм байна. Тэгээд харин 1830-аас 1860 онд бол Чикаго бол хотын статустай юм болсон түүхтэй байд юм байна. Харин 1871 онд Чикаго хотын төвийг бараг бүхэлд нь ийм шатаасан төмөр болж байсан юм байна. Гэхдээ энэ төмөрийн дараа бол Чикаго орчин үеийн тэнгэр баганцсан барилгууд нь одоо хот болж дахин боссон ийм түүхтэй юм байна. Ингээд миний энэ удаагийн бичлэгийг өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.